За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд 5 сарын гариг иргэсийн байршил ямар хөө байх вэ? Астрологийн талаар товч хураангуй мэдээлэл хүргье. За 5 сарын 4-нд бол дэлхийн ван гариг буцах хөдөлгөөнд орно. За 10 сар хүртэл буюу 5 сарын хугацаанд буцах хөдөлгөөнд орно. Тэгэхээр дэлхийн ван гаригийн удирддаг хилэнцгийн ордны хүмүүст бол илүү их мэдрэгднэ. За хилэнцгийн ордны нар сар мандалттай. За мөн дэлхийн ван гариг маань хумхын ордод ухарч байгаа учраас хумхын ордныхан болон доктортой махбодтой фиксид сайенс буюу арслан, үхэр, хилэнц, хумх гэсэн энэ дөрвөн махбод дээр илүү их мэдрэгднэ. За дэлхийн ван гариг маань бидний дотоод сэтгэлийн гүн, сэтгэл зүй, томоохон өөрчлөлтүүдийг хариуцдаг энэ гариг маань буцах хөдөлгөөнд орсноор илүү их өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөлтэй харилцах, өөрийгөө илүү их гүнзгий сэтгэл зүйн хувьд ойлгох ч юм уу ийм том өөрчлөлтүүдийг өөрийнхөө амьдралд хийх өөрчлөлтүүдийг эргэн харах ч юм уу энэ боломжийг бидэнд олгоно. За үүний дараагаар 5 сарын 10-нд бод гариг маань үхрийн ордод орж байгаа. За мэдээлэл, харилцаа авах холбоо, зам тээвэр, за худалдааны аймаа, бидний өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд гэх мэт эдгээр зүйлсийг хариуцдаг бод гариг маань газар махбодтой, маш тогтвортой. За үхрийн ордод орж байна. За тэгэхээр илүү их мэдээлэл маань бодтой, найдвартай, илүү их юм практик зүйлсд бодтой юм баримт нотлохонд үндэслэн ч юм уу иймэрхүү болж ирэх бөгөөд за бидний харилцаа холбоо илүү юм тогтвортой, бат бөх, найдвартай ч юм уу иймэрхүү байдлаар өөрчлөгдөнө. За мөн шийдвэр гаргалт илүү их материалын зүйлс дээр, бодит байдал дээр суурилсан ч юм уу иймэрхүү шийдвэр гаргалтуудыг хүмүүс маань дийлэнхтэй хийх магадaltaй. За 5 сарын 12-нд болохоор тэргэл сар хилэнцгийн ордод гарч байна. За тэгэхээр энэ удаагийн тэргэл сар маань илүү их өөрийн сэтгэл хөдлөлтөөгөө, эмоцтойгоо ажиллах. За мөн ямар нэгэн юм далд нууцуд ил гарах ч юм уу иймэрхүү зүйлстэй холбоотой. За өөрийн юм дотоод сэтгэлийн өөрчлөл, сэтгэл зүйтэй холбоотой ч юм уу иймэрхүү тэргэл сар гарах боломжтой. За тэгээд энэ тэргэл сарны үеэр та өөрийгөө дахин өөрчлөх, хуучин зүйлсээ тавьж явуулах. За өөрийнхөө нэг юм янз бүрийн харилцаануудыг цэвэрлэх ч юм уу өөртөө бас өөрчлөлт хийвд илүү их таатай юм тэргэл сар байна. За үүний дараагаар болохоор 5 сарын 21-нд нар маань ихрийн ордод орно. За тэгэхээр илүү их үхрийн ордод яваа. Тэгэхээр газар махбодоос махбод, шороо махбодоос ихэр буюу агаар махбод руу орохоор илүү их хүмүүс идэвхтэй, эрч хүчтэй. За ихрийн ордны шин чанарыг илүү их харуулсан иймэрхүү vibe буюу иймэрхүү энергитэй болж ирэх нэ. За үүний дараагаар бол 5 сарын 25 санжир гариг маань хоньны ордод орж байгаа. За санжир гариг бол бидний амьдралын сахилга, бат, үүрэг хариуцлага, ажил, мэргэжил илүү их юм тууштай байх, сахилга, баттай, төвчээртэй байх буюу эдгээр зүйлсүүдийг хариуцдаг амбиц нэр алдар хоньны ордод орж байгаа нь болохоор санжир гаригийн юм удаашралтай байдлыг илүү жоохон эрчимжүүлж хурдлуулж өгөх хэдий ч хоньны ордны тийм хитрхи хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй өөрийнхөө байдлыг жоохон дарж хоёр талаас тэнцвэр жиж ирэх болов гэж бодож байна. За дараа нь бол 5 сарын 26-нд бод гариг маань ихрийн ордод орж байна. Буюу өөрийнхөө гэртээ өөрийнхөө гэрт орж ирж байгаа би хамгийн тухтай байршилтад орж ирэх нэ. За тэгэхээр энэ үеэр харилцаа холбоо зам тээвэр, бод гаригийн хариуцдаг эдгээр сэдвүүд бол хамгийн боломжтой эерэг байх тэр төвшөндөө бол ирнэ гэсэн үг ээ.
За тэгэхээр одоо энэ үеэр худалдаа 8 эрхэлдэг хүмүүсийн маань ажил төрөл илүү их төвтэй, илүү сайн явагдах ч юм уу. Хүмүүстэй бид нар бас илүү их одоо үг хэлэл яриагаа ойлголцоход одоо амар болж ирнэ. За одоо 5 сарын хамгийн сүүлийн мэдээ маань болохоор 5 сарын 27 шинэ сар ихрийн ордод гарч байна. За тэгэхээр шинэ сар ихрийн ордод гарахаараа илүү их одоо нөгөө нэг хамаатан садантай холбоотой, эсвэл бичих хэрэгтэй холбоотой, хүн хоорондын харилцаа одоо илүү их юм ярьдаг зүйлс, подкаст ч юм уу те энэ зүйлс дээртэй холбоотой шинэ зүйл эхлүүлэх, ямар нэгэн шинэ санаа төсөл хэрэгжүүлэх ч юм уу те иймэрхүү зүйлс бас хийх юм бол таатай юм шинэ сар ихрийн ордод гарч байна. За энэ удаагийн дугаар маань 5 сарын астрологи өөрчилсөн мэдээ байлаа. Анхаарал тавь сонссонд маш их баярлалаа.